Нийслэлийн хэмжээнд 6 дугаар сараас эхлэн улсын цэцэрлэгүүд амардаг. За иймээс эцэг эхчүүд хүүхдээ өвөө эмэд нь харуулах аль нэг нь ажилласаа гарах арга хэмжээг авдаг байна. Харин хүүхдээ хүнд харуулах боломжгүй эцэг эхчүүд ажил руугаа авч явах тохиолдлууд цөөнгүй байдаг. Үүний улмаас хүүхэд нь ядрах, эцэг эхчүүдийн ажлын бүтээмж буурах, зориулалтын бус орчинд тоглох зэрэг сөрөг талтай байдгийг эцэг эхчүүд хэлж байна. Одоогийн байдлаар миний хувьд бол нэг юм хагас цагаар ажилладаг байхгүй юу. Тэгэхээр заримдаа одоо яг ажилдаа таарчих юм бол ер нь авч явж л яаж байгаа зохицуулна. Тийм одоо ер нь бол яг зуны цэцэрлэгч юм болохоор хувийн цэцэрлэг ажиллаж байгаа болохоор хувийн цэцэрлэгийн үний ямар илээ тий. Тэгэхээр ер нь бол ажилдаа авч л явж та ер нь. Ажлыг аваад явж гин ингээд би ер нь харна да. Аав ээж нь ажилтаа юм болохоор бас л тэр хүний амьдрал юм чинь тэгээд бодно хүүхдээ харах хүн боломжгүй хүн байж болно, хөнгүү хүн байж болно тийм ээ. Яалтчгүй тэгээд хүүхдээ ажил руугаа тэр авч явах тохиол гарч л таараа. Одоо тэгэл хүүхдүүдээ үлдээгээл гэрт нь үлдээгэл явна шүү дээ. Ер нь бол эрсдэлтэй. Тэгээд одоо яах вэ? Тэгээд манай Монголын нөхцөлд одоо тэхээс өөр арга алга л шүү дээ. Асуудал тусдаа заавал нэг хүнлэлж эзлээл харахаас л зүнийг нь тэгэл хар хүн байх одоо тэгэл юу вэ шүү дээ. Тэгэл аль нэг нь ажиллаа хойшин тавьж л харна шүү дээ. Тэгээ миний хувьд бол хүүхдийн хараад байж байгаа болохоор тэгээд нэг ойрхон гарах болохоор ингээл дагуулаад тэгээд тий хүнд л ах шиг байна шүү дээ. Яг зүгээр ингээ анзаарч ахтуу зарим нэг нь яг хөдөө орон нутагт гэр орон их хэцэг байдаг улсууд бол явуулж л ах шиг байна. Тиймгүй нь бол тэгэл заавал айл нэг гэр бүлийн өмнө одоо хүүхдээ харах ч юм уу тийм нөхцөл байдалтай л анзаарагдаад ах шиг байна л. Тэгэл ар гэрийнхнаараа харуулаад аав ээжээрээ харуулаад тэгэл байж та. Ер нь бол одоо ажилдаа аав ээжийн завгүй ч юм уу тиймэрхүү үед ажилдаа авч явах тохиолдол ер нь байдгүй. Бага. Тий. Бага. Яг мэрсэр хаяа гарна. Тийм. Тэгэл аль болох тэгэл зохицуулна шүү дээ. Тэгэл аав ээж өвөө юм гэл тий.